За сайн байцгаана уу. За өнөөдрийн цайны маань уулзалтаар одоо аль маань болохоор зэрэг одоо яг энэ хүмүүстэй эрүүл мэндийн одоо мэдлэг олгох журмаар одоо эмчнэрийг одоо цайны уулзалтан дээр урьж оролцуулж байгаа. За тэгээд манай одоо миний одоо урилгыг одоо хүлээн аваад одоо зөвшөөрөд ирсэн танд үнэхээр баярлалаа. За тэгээд өнөөдөр ямар эмч оролцож байгаа гэхээр хавдар болон одоо аяхан нарийн эмчлийн эмч Баярмаа эмч маань оролцож байгаа. За тэгээд өнөөдөр та манайд одоо ирсэнд маш баярлалаа. Та тэгээд өөргөө цаг танилцуулна. За намайг Баярмаа гэдэг. Би бол хавдар судлал эгогийн нарийн мэргэжил эзэмшсэн. Хавдар судлалын хувьд бол би одоо хавдар судлалын төвийн захирласан Нямдава доктор Нямдава багшийн шавь. За дүүрэг хариуцсан хавдрын эмчээр ажиллаж исэн. Түүнээс хойш хавдрын төсөл дээр ажилладаг. За тэгээд та нарт бол хавдрын одоо зөвхөн анхын шатны мэдлэг олох зорилготой би энэ дүрэгт ирээд ярилцлага өгөх гэж байна. За хавдар гэдэг маань дотроо бол хоёр хуваагдана. Хортой болон хоргүй гэж хоёр хуваагддаг. За хоргүй хавдар болохоор хоёр ангилалд хувааж болно. Нэгдүгээрт нь үүсэх, хоёрдугаарт нь ургалтын үе шатыг дамжина. Хортой хавдар болохоор дөрвөн үе шатыг дамждаг. Үүсэх буюу нэгдүгээр үе, хоёрдугаар үе өсөх, гуравдугаар үе, дөрөвдүгээр үедээ бол үүсэж, хөгжиж, тэгээд тухайн хүний амь насанд аюултай үйл ажиллагаа явагддаг. За хавдар гэдэг маань юу вэ гэвэл хавдар маань үүсэхдээ хавдрын одоо эсүүд маань хяналтгүй ургалт явагддаг. За энэ хяналтгүй ургалтын одоо эмгэг өсвөл мөн одоо үйлчлэл нь тухайн одоо бусад эргэтнэлөө өсөрхийлж ургасныг нь болохоор хортой хавдар гэнэ. Хоргүй хавдар бол тухайн одоо эд тогтолцоондоо байрлаж гадуураа холбогч дээр хучигдсан тийм хавдрыг бол хоргүй хавдар гэж нэрлэнэ. За хавдар бол үүсэх гол шалтгаан юу гэвэл нэгдүгээрт нь одоо хоол тэжээлийн дутагдал болон хоол тэжээлийн илүүдэл замбраагүй хоолтоос хоёрдугаарт нь орчны одоо бохир байдал мөн агаарын бохирдлоос үүсэж болно. Гуравдугаарт нь химийн болоод хорт байдлын үйлчлэлээр үүсэх ингээ гурван үндсэн шалтгаан байдаг. За хавдрын эс одоо эрүүл үед бол өсөлтийн фактораар нөлөөлж өгөхөд тухайн эс маань үржил хэвийн явагдаж ивэл тэр эс маань цаашаа өөрөө үржээд хэвийн үйл ажиллагаа нь явагдаад байна. Хэрвээ хасах факторыг өгөхөд тухайн одоо эрүүл эс маань үржих одоо энэ хуваагдлын процесс нь бол зогсдог. Гэтэл гаднаас бол өсөлтийн одоо факторыг нэмэх буюу хасах факторуудыг өгөхөд тэр одоо эсийн хуваагдал одоо тасралтгүй үржиж байгаа бол энэ бол хавдар үсжээ гэж үзнэ. Энэ нь бол одоо яг энэ сүүлийн үед монголчуудад бол ерөөсөн хавдар бол одоо маш их байдаг шүү дээ. Өргөн дэлгэр гэж хэлж байгаа. Ер нь бол одоо нөгөө одоо арай л хүүхдүүдэд одоо ерөнхийдөө баг хүүхдүүдэд ч гэсэн энэ бол хавдар сонсогдоод байдаг болсон шүү дээ. Энэ бол яг Монголд бол яг юунаас гол төлөв шалтгаалж ирнэ хавдар усч байгаа шүү дээ. Тий. Би түрүү хэлсэн шүү дээ, тийм ээ. Хоолны дэглэм алдаг гэдэг тийм ээ. Одоо сүүлийн энэ одоо бидний нөгөө шингэс мото хоол идснээс болоод байгаа юм. Ер нь бол юу л да манай Монголд бол гол хавдар үсэж байгаа шалтгаан бол өөх тос ихтэй хоол иддэг. Ер нь хоолны л одоо өвчин болоод байна л да тий. Тэгээ мөн агаарын бохирдол мөн одоо гадны нөлөө бохир орчин гуравдугаарт нь химийн хорт бодис гэдэг. За судалгаагаар бол яг химийн одоо бодисоор үүсгэгдсэн хавдар бол ихэнх нь болоод эзэлж исэн. Тэгээд тэр хүн чинь өөрөө ингээд хортой хавдрын чинь ихэвчлэн илгэний хавдар бол C вирусээр үүсгэгддэг шүү дээ. Гэтэл тэр C вирус маань дотроо нэг хоёр генотиптэй гэдэг байхгүй юу? Эсвэл цирроз үүсэх, эсвэл хорт хавдар үүсэх. За энэ бол бас яг халдварлах маягаар бас хажуу усуудаа халдварлах маягаар дамжиж болно. Тий. Зарим одоо
үед бол удамшлын гэж нэрлэдэг. Манай Монголд болохоор удамшлаасаа илүү хоол ижилийн одоо энэ их замбраагүй хоолтоос их болоод байна гэж ажиглагддаг. Одоо тэр чинь нөгөө бид нар ингэж яриад байгаа шүү дээ. Бид нарт одоо би бол ингэж ийм эрэлт мэдлэг багтаа шүү дээ. Тэнгүүт нөгөө транс тос гэдэг байгаа шүү дээ. Одоо нэг 9 тас транс тос. Тэнгүүтээ бидний уламжлалт өөх тос одоо сайн байгаа гэж бид нэг ойлгоод байгаа шүү дээ. Ер нь бол яг энэ уламжлалт тос маань сайн гэдэг нь яг үнэн одоо өөхөн тос байна, шар тос байна. Зүгээр малын одоо гадар өөх байна тий. Эдрийг бол бидний бол идэх нь бас зүйтэй ч юм уу нэг талаараа зөвч биш нүүр талаараа бурж биш. Энэ дээр үед бол манай монголчууд ч өвчлөн битгий хэл гэртээ эм гэж юм байдгүй л байсан шүү дээ. Сүүлийн үед одоо янз бүрийн одоо хүнснээс шалтгаалаад бидний одоо энэ идэж ууж байгаа бүх өөрийн одоо малын болоод бас одоо гаднаас орж ирж байгаа энэ тос энэ төр чинь бас хоруу чанартай болоод байна шүү дээ. Тийм учраас энийг бол бага хэмжээгээр тийм ээ өөртөө хоргүй байдлаар хэрэглэх хэрэгтэй. зохистой хэмжээ. Тэгэхээр нөгөө малын хэмжээчээс хамаахгүй идэдэй гэсэн юм бол байхгүй юм байна тий. Сүүлийн тас нөгөө өвчнөө өгтрийг бол сайн гэдэг нөгөө дээр хүмүүс ярьдаг тий. Одоо ч гэсэн хүмүүс ер нь бол бас тэгж хэрэгэлдэг. Энэ бол настай хүмүүс л ярьж байна. Залуучуудад өвхнөөс бүр таталцчихад байгаа шүү тий. Энэ сүүлийн тас өвчнөө өөх хоёр бол сайн тас гэдэг нь ер нь малын юм чинь сайн дал орно шүү дээ. Сайн дал. Тий, сайн дал орно. Ерөнхийдөө бол зохистой хэмжээ хэрэглэдэг тий. Харагдахгүй байна. За ер нь юу тэр эсвэн маань бол өөрөө амьдрах хугацаа гэж байдаг байхгүй юу? За тэгээд тэгтэл биш тэрийг гаднаас одоо ДНК-г биш те тэр ямар нэгэн одоо фактораар нөлөөлөд ингээд ирэхэд эсвэн маань одоо мөхөл буюу үхэлд үрдэг. Энийг адаптоз гэж нэрлэдэг. Гэтэл ийм юмар нөлөөлөд байхад чинь өсөж үржээд ингээд байгаа чинь хавдрын эс үүсчээ гэж үзнэ. За хавдрын эс үүсгэхэд баштай юу яа одоо хавдрын эс ингээд үүслэн штэ. Тэгэнгүүт нь нөгөө хавдрын эс маань гаднаас маш их хэмжээний шим тижэл хүчил төрөгчийг өөртөө ингэж өөртөө агуулгыг хөсөж идэг байхгүй юу. За тэгэнгүүтээ өөрөө тэр тухайн судаснаас болон өөртөө судсыг бий болгож ирдэг. Ингээд хавдар маань маш хурдан явцтай хортой хавдар маань ингэж ургаж ирдэг байхгүй юу. Өөрийгөө төлжүүлээд эхэлдэг гэсэн үг. Тийм нөхөн төлжүүлээд ингээд маш хурдтай ургаж эхэлдэг. За тийм учраас бид нэр үүнээс л урьдчилан сэргийлэх арга нь нэгдүгээрт одоо нөгөө түрүүн хэлсэн тийм ээ хоол ижилийн одоо зохистой хэрэглээ мөн одоо орчны одоо бохирдол агаарын бохирдол аман химийн одоо гаралтай одоо болон одоо канцерген бодисуудаас жаахан өөрийгөө хамгаалж авах хэрэгтэй. За тухайн үед бол нэг судалгаа гарч ирсэн л да. Энэ нь бол ямар судалгаа байсан гэвэл одоо илэгний хорт хавдрын 100-ны одоо 60-аас 70% нь жолооч нар бензин тос маслалтаа ажилтдаг улсууд их байдаг гэсэн. Тий. Одоо тэр улсууд чинь нөгөө тэндээсээ C вирустэй олчлаа шүү дээ. Тэгэхээр хажуу хүмүүстэй бас жаа халдварлах маягтай. Ингээд хавдар бол бас ихсэж байна. Ерөнхийдөө бол тархалтын явдал. Тэр чинь одоо нөгөө орчны бохирдол гэж байгаа байхгүй. Тэгэхээр гэртээ сайн цэвэрлэгээ хийгээд аяг тавган тусдаа байх хэрэгтэй. Одоо тэр нөөцтэй жолооч нар гэсээс тэднес ч бүр ингээд нэ тий. Ингээд бүр өстой ойрхон ингээл ачингуутал салхирг бензин уншдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол тэрнээс үүдэлтэйгээр хорт хавдар одоо. За мөн одоо бас цэсний чөлөөтэй улсад голцоо илэгний одоо C вирусын халдвар авсан байдаг. Тэр нь голцоо дандаа хорт хавдар их байдаг. Гэхдээ бол хорт хавдрын би 100-аас 100-ны 10-аас 20% юм байна да гэж судалгаа хийжсэн л да. За мөн уушгины хорт хавдар байна. Уушгины хорт хавдар чинь тамхи татсан хүн болгон бас хорт хавдраар өвчлөхгүй шүү дээ. Тэр нь яадаг бол архаг одоо өвчний фон гэж байж энэ. Тэр архаг өвчин одоо ханиалга өрөвслөө сайн намдаагаад байвал бас зарим улсууд чинь уушгины хорт хавдраар өвчлөхгүй байгаа шүү дээ. За эмэгтэйчүүдийн хорт хавдар гэж байна. Эмэгтэйчүүдийн хорт хавдар маань бактериома вирусээс үүсгэдэг те. Тэр нь бас нөгөө вирусын генотипээс хамаарна. Эсвэл хорт хавдар шилжих эсвэл хоргүй хавдар үүсгэх ингээд ийм өөр хоёр генотиптэй байж байна. За илэг болохоор зэрэг
үгүй биш Б, С, Д, Е гэсэн тийм вирусын гаралтай өвчлөл байдаг илгэн дээр. За тэгэхээр зэрэг бид нар бас л тэнд чинь хоол тэжээлийн одоо замбраагүй хэрэглэнээс их болно. Тэгээ би усуудад зөвлөгөө өгөхдөө тэгдэг. Нэгэн тал вирустэй л илүү болсон бол хоолны дэглэм барай. Ялангуяа ногоотой хоол, жимс сайн түлхүү хэрэглэж вэ гэж хэлдэг. За уушгаа ярьсан тий. За бамбаа булчирхан хавдар байна. Энэ нь болохоор зэрэг бамбаа булчирхан хавдар болохоор зэрэг хөвчлэн эвчтэн бари гэж вирусээр үүсгэгддэг. Жишээлбэл одоо энэ аман дээр ийм хомхоо гарчдаг тийм ээ. Тэр хомхоо вирус маань бас өөр генотиптэй вирусээ энэ бамбайн одоо хавдар үүсдэг байхгүй юу? Тэгээ бамбаа хавдар маань дотроо бас 3 янз байна. Нэгдүгээрт нь одоо паразитээр үүсгэсэн одоо бамбайн одоо уйланхай. За хоёрдугаарт нь яг хавдар байна, гуравдугаарт нь хорт хавдар гэдэг ийм 3 янз байдаг. Тэгэхээр зэрэг энэ бамбайн энэ хавдрыг бол манай одоо хурд медийн хавдрын кабинет маань эмчлэх гэж бас зорж байна. Хүмүүс болохоор дөнгөж нэг удаагийн эмчилгээгээ хэрэгжилжээл за одоо би эрүүл болсон гэж явдаг. Үгүй шүү дээ. Энд чинь хавдар эмчлэх гэж байна шүү дээ. Тэгэхээр удаан хугацааны бүтэн жилийн хугацааны эмчилгээ хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгээд аль болохоор ингээд сардаа ингээд эмчилгээний ургамал буюу эмчилгээний хоолоо зөв зохистой хэрэглээл ингээд яваад хавдар аяндаа багасж байна. Бөөрний болон өндөвчний гэстэй бамбаа булчирхан уйланхаа зэрэг эднэр бол эмчилгэд маш хэцүү учраас бид нар бас та нэмэгдэл бас эмчилгээний аргуудыг хэрэгжилж байгаа. Бамбаа булчирхайтай гэсэн бамбаан занглаатай гэсэн гэдэг хүмүүс бол одоо над дээр манад бол одоо бамбаан цай гэдэг манайх ч эрүүл мэндийн цайнаа зардаг болохоор ингээд аягүй гэж байгаа хгүй. Тэгэхээр би энэ бол ингээд бамбаан цайгаад ингээд хөвчл байна л да. Гэхдээ ир юмгүй ерөөсөн маш их бамбаа одоо занглаатай, уйланхайтай эсвэл нөгөө бамбаан занглаа нь ингээд тархаад ингээд одоо бариудах юмгүй ингээд тагцсан гэдэг байгаа хгүй. Энэ ерөнхийдөө бол юунаас бас их за манай Монголд бол йод гэж ер нь бараг байхгүй тий. Йод. Тий. Йодоос гадна тэр нэг л йод дутагдаад бус эрдэс чинь өөрчлөлт орно. За тэгэхээр бамбаан булчирхаад хэрвээ йод бол эрдэс дутагдаад ирэхээр тэр хэсэгтээ өрөвсөл үүснэ шүү дээ. Өрөвсөл үүснэ. За тэгэхээр зэрэг тэр өрөвсөл дээр очиж бактериуд суuna. Мөн одоо вирусүүд, мөөгөнцрүүд очиж суун шүү дээ. За тэгэхээр зэрэг тэр маань удаан хугацааны одоо хугацаанд одоо энэ үйл ажиллагаа явагдсны үр дүнд тэр маань одоо хавдар болж хувирдаг байх нь шүү дээ. Тий одоо жишээл өрөвсөл чи удаан утгаараа зэрэг вирус очиж амьдрна. Мөн одоо мөөгөнцөр очиж амьдрна. За тэгэхээр зэрэг тэр өрөвслийн үр дүнд ингээ хавдар болж ирж байна. Тэгээ ихэвчлэн одоо ерөөсө хоргоо хавдар бол маш их байгаа. За тэгээд хортой хавдар бол бас яхаа харьцангуй бас жоохон цөөхөн байгаа л да. Гэхдээ л бол хорт хавдар шилжүүлэхгүй байх л хэрэгтэй дээ. Тэр үүсгэж байгаа вирусүүд маань хорт хавдрын вирус байх юм бол тэр чинь хорт хавдарт л хүргэн шүү дээ. Тэгээ тийм учраас бид нэр одоо яахаг вэ? Одоо жишээлбэл одоо йод идэгсэн гэл байцаа тийм ээ. За байцаанууд байна. Одоо нөгөө далайн одоо эрдэс давсууд идэх штэ. Бид нар бол йод устгахтай үйлчлэгээтэй гэдэг байхгүй юу? Тий. Тийм учраас бидний зүгээр л йоджуулсан давсаа, жамс давсаа хэрэглэж болно. Байцаа бол баг хэрэглэх хэрэгтэй бамбаатай улсууд. Йод бас устгахтай. Жишээлбэл одоо ногоон байцаа кемпав гэж хэлдэг шүү дээ. Тэрийг бас баг хэрэглэх хэрэгтэй. Тэр чинь би бол одоо эсэргээрээ тэр чинь нөгөө далайн байцаа йод сайтай гэж гэртээ хүүхдүүдтэй айгүй хэрэглүүлээ. Гадуур бол биш ээ. Замгаар хийсэн яг байцаа шиг хийсэн тийм одоо чипс маягийн тийм одоо маягийн тэр борцтой тэр бол болно. Тэр сайн замаг болно. Одоо далайн одоо хавч сам хорхой гэж байдаг. Тэрний махнууд бол одоо дааврын үйл ажиллагаа тэнцвэржүүлдэг. Манай малын махнууд болно. Шувууны мах, загсны мах. За тэгээд жимснүүд байна. Манай одоо энэ самар байдаг штэ. Тэднэр болно. Мөн одоо витамин D, E гэдэг ийм хүнсүүд бол хэрэглэж болно. Тэгээд мөн бүхэл бүрийн гурилаар хийсэн тий бүтээгдэхүүнүүд болно. За иймэрхүү будаанууд бол сайн. Бүх төрлийн будаанууд бол сайн. Йод дагуулждаг гэсэн. Йод дагуулдаг. Тэгээд яг уу бамбаа булчирхаанд бол сайн л да. Хавдрыг би хүмүүс зүгээр энгийн аргаар ингэж ойлгодог байхгүй. Одоо жишээлбэл та нар ингээд говьд очиж 9 цуд амьдрах уу? Амьдрахгүй. Гэтэл хангаа газар сайхан үржил шинтэй газар
амьдран тийм ээ. Тэгэхээр нөгөө хүн чинь замбраагүй хооллоод ирэхэд нь тэр вирус амьдрах гоё орчин байгаа үстэй. Тэгээд энд чинь амьдрдаг байхгүй юу тий. Тэгээд яг хавдрын одоо явцвал их удаан л да. Үүсээд нэг дооч нэг 10 жил болно л да. Тэгжээж нөгөө хавдар маань ургаж ирсэн. Одоо тэр эмэгтэйчүүдээ мямич ерөөдөө бол хавдруулдаг гэдэг тэр чинь. За тэнд болохоор нэг юм байгаа. Нөгөө үүсгэж байгаа папилломавирусын генотипээс хамгаалдаг гэсэн тийм ээ. Гэтэл нөгөөх маань одоо хажууд нь бид нар чинь өөрөөсөө хоргүй хавдартай мөртлөнгөө бас нөгөө өрөвсөлт өвчнөө эмчлэхгүй ингээд яваад ивэл хорт хавдрын вирус маань давхар ирж суугаад амьдраад ирэхээр л хорт хавдар руу шилжиж шүү дээ. Удамшил хийдэг. Ер нь удамшил шүү дээ. Юун дээр их байдгийг? Хөхний хорт хавдар болон лимфийн цусны хорт хавдар дээр их байдгийг. Тэр ялангуяа цусны хорт хавдар бол удамшлын гаралтай гэж бараг хэлэхэд бараг бол. Хөхний хавдар бол ер нь ихэвчлэн бас л нөгөө өрөвслийн фон дээр үссэн шүү дээ. За тэгээд тэн дээр нь өрөвсөл маань удаад ирэхээр очиод нөгөө үүсгэгч вирусууд маань очиж суугаад тэгээ хавдар болно. Эрт үед нь бол яаж эмчилдэг гэвэл өрөөсөө л бид нэр өрөвслийн эсрэг эмчилгээ хийхэд бол хөхний хорт хавдар өвчлөхгүй байж болно. Яг тэргийг болоод би тухайн үед хавдрын эмч болсныхаа дараа нь туршиж үзсэн л л дээ. Тэгэхэд ямар ч жил гэсэн намайг ажиллаж байгаад 2 жилийн хугацаанд хөхний хорт хавдар гараагүй л дээ. Яагаад гэвэл завьртай хүн болгонд би яг өрөвслийн эсрэг эмчилгээ бичиж өгдсөн байхгүй юу. Тэгэхээр зэрэг яг нөгөө нэг гоё орчин байна шүү дээ. Вирус мөгөнцрөөд очиж суух гоё орчин байна. Ер нь дээр үед манайх өвчлөл багтаа тэгэхээр яг ажлын ачаал гэхээс болоод нас жаахан богинохон байжсэн бай. Магадгүй малын аж. Гэхдээ ер нь жаахан эрүүл тал руугаа одоо ч гэсэн бас тийм хүмүүс байж хөдөө орнотод очоод үзэхэд их сайхан эрүүл. Тэгээд за нэг толгойн юм байна уу хөдөө байхгүй гэл. Тийм юм байна. Одоо тэр нөгөө нэг хөдөөнийхний чинь бид нар чинь ерөөдөө бол харьцангуй эрүүл хүмүүс гэж боддог шүү. За хотынхан бол одоо тий агарын бохирдол одоо тэгэл одоо уус уух, идэж уух тий бүх юмнаас шалтгаалаад одоо ер нь бол хадын вирус магадлал өндөр. Гэхдээ одоо яг энэ хадвар судлалын эмнэлгүүдээр ч айлс л одоо ямар нэгэн яг улсын төвлөрсөн эмнэлгүүдээр ихэнх хүмүүс нь хөдөөний хүмүүс байдаг. Тэгээд хавдраар онцлогдож байгаа хүмүүс нь хөдөөний хүмүүс байдаг. Тэгэхээр тэдний нөгөө малын гаралтаа тасаа докторлон одоо хэрэглэх хоолных нь буруу хоол энээс шалтгаалж байгаа юм шүү. Тэгээ одоо сүүлийн үед чи бас манай түрүүний хэлсэн шиг янз бүрийн бензин тоос маасал тэгэл хорт бодисоор аяг тав шангаа угаах энэ төр гэл тийм ээ. Тэр мэр хөдөлмөр хамгааллын дэглэм гэртэж байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэр дэглэмүүд нь алдагдаад байгаа байхгүй. Одоо байлаг гэхэд одоо бид нар чинь одоо нөгөө тосоос нь салгаж ивэл аяг тамаагаад ив чамаагаар л угааж гарч тээ. Эднэрээс бол ерөөд аягд үлдээд ерөнхийдөө бас хадрын одоо вирустэй болох төр бол магадлал байгаа юм. Тий, ер нь л хорт бодисол гэж үзээд байгаа шүү дээ хавдрын чинь. Энэ нэг тодруулаад тасч байгаа юм бол тэр одоо малыг одоо сүүлийн үед бүр тий өхүүлэхгүй тулд ч гэдэг юм уу одоо тараг твэр халдуулахгүй тулд ч гэдэг юм маш олон төрлийн вакцины гэдэг байгаа шүү дээ. Энэ болохоор зэрэг одоо бид нар нөгөө хөдөөний нэг гэртээ хийчихсэн л тий. Та нар бол ингээл амар тарилганд орсон малын мах гэдэг байгаа. Яг биднээс авах юм бол яг эко мах аавна гэдэг. Энэ одоо ерөнхийдөө бол одоо үнэн үү? Биднээс гэдэг чинь ямар болсон? Одоо хөдөөний одоо тэр одоо яг хөдөөний бид нар бол одоо ингээ ориг малаа одоо бичээрээсээ одоо зарж байна. Та нар болохоор зэрэг ингээ шинжнүүдээс ингээ дамжуулаад хам бол олон тарилгатай мах аавна гэдэг ингэчихсэн байхгүй. Тэгэхээр би энэ нэрээ тийм болоог бодсон байхгүй. Тэгэхээр энэ одоо малд хийж байгаа тарианаас бид нарт одоо яг малын махаар дамжаад одоо ерөнхийдөө ямар нэг үс шалтгаан баа. За энэ дээр нэг юм би ажигласан л да. Юу ажигласан бэ гэвэл одоо сүүлийн үед чи одоо энэ антибиотик чинь янз бүр болж байгаа шүү дээ. Тийм антибиотик. Жишээлбэл дээр үед чинь одоо миний хамгийн шүтдэг антибиотик бол ампицилин байсан. За гэтэл одоо ампицилин нөлөөлөхгүй тийм хөөхд болон хүмүүс байна гэж байна. Уг нь ампицилин бол усанд хурдан уусдагаараа бол хүн тариулж яхад болно л да. Гэтэл одоо шин антибиотикууд гараад төрөөчийн нөлөөлөхөө байсан гэл ингээд байгаа. Тэгэхээр би бас энэ өвөл одоо энэ малтай их хэмжээний антибиотик тариад идэм болоо тийм ээ. Одоо зарим өвөлжөө муутай айлууд
бас байна шүү дээ тийм малын өвчнүүд ирэнгүүт юм болоо гэд ингэж би бодоод байгаа шүү. Тэрнээс тэр дөнгөж төрсөн ч юм уу жижиг хүүхдүүд чинь антибиотикийн одоо ямар нэгэн тий хүлээж авахгүй байх тийм юм байхгүй шүү дээ. Тэгэд чинь тэгээд би бол тийм болов л гэж бодоод идэв шүү дээ. Гэтэ бас энэ магадлал өндөртэй хаа тий хөдөө ингээд би чинь очоод ингээд тийч одоо намайг жоохон бат би эсвэл санахгүй юм нэг амар олон тарилга хийдгүү одоо нөгөө хавар олонгоч л нэг цагаан юм дотор нэг ингэж болохуулаад тэг хэрлийн дорж гаргаад тэгээ харин бол нэг тариа бол харгуул хийдгэлээсэн юм да. Одоо бол хавар намрагуу тарьдаг болсон гэж яриад байгаа. Тэгэхээр энэ бол бас малын тарин ч гэсэн хүчтэй болж байгаа юм болоо тий. Одоо сүүл үед чинь нөгөө манай малын чинь чанар жаахан муудаад байна гэдэгтэй л холбоотой байна. Тий. Он дээр үед чинь одоо том сайхан тий. Тий. Одоо би бол гол шалтгаан юу гэвэл агаарын багталтай холбож үзэх гэдэг шүү дээ. Яа тэгвэл нөгөө нардаг халдаг наран байж байна, газар нь байж байна, ус нь байж байна. Гэтэл биш дээ. Нөгөө мал маань биеийн хувьд жижигрээд ингээд байгаа шүү дээ тий. Тий. Тэгэхээр тэр агаарын бохирдол бас байж магадгүй гэж одоо усны бас бохирдол байна. Зүйлийг уул урах аявих ухаж байгаа учраас тэр ус бас бохирдол. Тэг голынхаа ундраллуу ерөнхийдөө бол усаал ус руу ерөөсөө тэр уурхаан тэр юу бохирдол болоод амар орж байна. Бид нар бол одоо хөдөө гадаа тий аялаа зугаалаад явж байгаа чил зүгээр нэг болонгорцсон амар ус ингээд шууд одоо энэ туул мол руу ойролцоо уурхаанууд бол цэцгсэн байж лээ тийм л. Яг хоо манай өвгд эцүүд бол ингэж ярьдаг л да. Манай энэ уул одоо энэ давноос чинь ус маань ингэж үйлдвэрлэгдэж гардаг байхгүй. Жишээлбэл далайхаас ус маань газрын хөрсөн доогоор ирээд одоо нэгсэндээ нэрх аппарат байхгүй Монголын газар нутаг. Тэгээд ингээд эргээд цэвэр ус маань ингэж гараад урс. Тэгэхээр манай Монголын энэ газарт байгаа усан дотор хамаагүй сэлж болохгүй, юм хумаа угааж болохгүй, тийм ээ. Ингэж болохгүй. Харин тэр гадагшаа гараад гарсан усанд бол яг сэлж болно юм угааж болно гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ ялангуяа нөгөө мал гаргана гэдэг шүү дээ. Тэр үед ус руу янз бүрийн тий юм хийж болохгүй гэж манай өвгд эцүүд мань тэгж сургадаг байсан. Тэгээ би тухайн үед сайн ойлгохгүй байжснаа сүүлд бол яг хад юм уншаад энэ ерөөсө бид нар чинь нэрх аппарат тийм ээ. Усны одоо нэрх аппаратн дээр амьдрт юм байна. Тийм учраас бид нар энэ усыг маш их хайрлах хэрэгтэй юм байна гэж би. Нэг ерөө суман дээр би очисан юм нэг айлд. Тэнд нэг юуны уурхай байна. За хөдрийн уурхай гэж. Тэгээ тэр айлууд нь тэр уснаас уухаа болцсон. Тэгээ яагаад уухаа болцсон гэсэн чинь энд уурхайнаас болоод ус бохирдоод бид нар 20 км-ийн цаанаас усаа зөөж авчирдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг одоо энэ уурхай маань энэ усыг маш их бохирдуул хүмүүсийг бас энэ хорт хавдар үүсэх юу энэ шалтгаан болоод байна гэж би бас. Тэр мал бол тэр уснаас ч одоо хүншиг айнаас уухгүй энэ бохир тэндээс ч жоо гэсэн байхгүй шүү дээ тий. Яг үнэ. Айнгуудад ингээд Сүхбаатарын болохоор За одоо танаа эмнэлэг болохоор зэрэг одоо хурд мэд гэдэг эмнэлэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр хурд мэд эмнэлэг гэдэг маань манайх тэнд чинь нөгөө захиргаатай, даргатай. Би хавдрын кабинеттай ажилладаг. Ерөнхийдөө бол одоо олон төрлийн эмчнэр байгаа. Бүх төрлийн нарийн мэргэжлийн эмчнэр ажилладаг. Тэгвэл танаа эмнэлэг рүү орох юм бол бас олон эмчнэрт үзүүлэх давуу тал байгаа юм шүү дээ. Байгаа. Хавдар талдаа эмчилгээгээ одоо эмчээр ажиллаж гэнэ үү? Одоо эсвэл яг ариу өөр чиглэл хослолсон ч юм уу тиймэрхүү. За би болохоор зэрэг юу яаж байгаа л да. Төс эхо ажиллагаа хийн. За тэгээд хавдар илрүүлэх мөн одоо голцоо нэг бамбай балчирхайн хоргүй хавдар дээр л ажиллаад байгаа л да. Тэгээд түүнийгээ бас эмчилж барих бас хүмүүсийг бас зовиргүй агалгаанд оруулчихгүй байх тэр талаас нь л ажиллаад байна л да. За тэгвэл одоо нэг танаа эмнэлэг чи хаяг ханалын одоо ингэ хүмүүстэй за энэ одоо ингэ юм хавдрын эмч орж байгаа юм биш үү? Тэгээ би нэг бамбай балчирхайтай гэсэн чинь ингэ танд одоо очиод үзүүлэхийг ботон болвол танаа одоо эмнэлгийн хаяг байршил тий зүүн дөрвөн замаас хоошоо сансарынхаа зам руу өсөжэтэл замынхаа зүүн талд голон тонк байгаа. Тэрний яг хойтлоор нь зүүн тишээ харахад хурдан бэд гэдэг эмнэлэг байж байгаа. Тэрний 203 тоот манай хавдрын кабинет ажилладаг. Одоо нэг гэсэнтэй гастовын баруун талд манай эмнэлэг байждаг. Ерөнхийдөө бол хавдар байж магадгүй ерөнхийдөө оншиллуулаар гэх юм бол одоо танаа эмнэлэг дээр очиж онцлуулж болох нь.
Тийм манад дор нэгдүгээр давхар лаборатори идэх шүү дээ. Оо тийм. Хэрвээ хортой хавдар буу хортой байж магадгүй гэвэл манайх нь хавдар судлалын төврөөгөө хүмүүсээ явуулчихдаг. Ингээд явуулж юм. За өнөөдөр бол тийм бид нар яг хавд хавдар гэж юу юм те? Яг хорт хавдараас яаж урьдчилан сэргийлэх хавдар яг нэгэнт тусчууд бид нар одоо тэрийг тарахгүй байх тал дээр нь одоо үүснэ бас тий анхаарах нь одоо зүйтэй гэдгийг эмч маань хэллээ шүү дээ тий. Ер нь бол яг нэгэнт одоо бамбаалчрахаа одоо нэг өөрчлөлт орсон, занглаатай болсон гэх юм бол хамгийн түрүүнд ерөөсөө за энийг л нэг ягштал баримтлаар гэх юм байх. Нэгд үүссэн үед тийм ээ. Тийм үүссэн үед бол энэ манайх бол эмчилгээний ургамал тийм ээ цай мөн одоо хоёрдугаарт эмчилгээний хоолоор эмчилж байгаа л да. Тэгэхээр зэрэг энэ хоёроо гол нь эмчилгээгээ сайн цаг тухайд эмчийн заавраар эмчилүүлээл тэгээд хоол эмчилгээгээ сайн дэглэн барих хэрэгтэй. Тэгээ хүмүүс чинь ингээд ажиглаж хагаад нэг сар эмчилгээгээ авч явчаад тэгээ алга болчихдаг. Тэр чинь хавдрыг бас жоохон бас баг зэрэгч гэсэн багасгах гэж байна шүү дээ тийм ээ. Тэр чинь одоо тэгээд доотлон жилээр энэ төр ээжиж арай хичил нэг юм гайгүй бас хордлого тайлах бусад эргэтэн тогтцоог эрэлжүүлэх энэ төр гэсэн тийм эмчилгээнүүд л явагдаж байгаа. Одоо нэгэн тэмчилгээ хэлэх юм бол маш тууштай байгаараа гэдэг зүйл шүү дээ. Тэгэхээр яг нөх хүмүүс ч гэсэн одоо ингээл натарс ингээл цай аваад ингээл хүмүүс за ээдтэй наад чинь нэг гурыг ууж ижил гайгүй болно шүү тий. Эхнийх дээр бол худлаа шүү. Тэгэл тэнгүүт аль алга болчихдоо нэг сарыг уугаад. Өө ястаа гайгүй болчихсон. Харин тэг нэг 2 3 сарын дараа ястаа гайгүйсэн чи энэ цай чинь ингээд хамааралтай болгочихж байгаа юм шиг намайг. Надад ч бас гайгүй болчихсон чи буцаад өвдчихлээ шүү дээ. Ингээд айгүй ууртаа орж ирдэг хүмүүсээ байхгүй. Тэгэхээр би та тэг хийдэг бас нэг тэгвэл та өргөжлүүлээд уух хэрэгтэй байсан юм ба гэж би уунууд хэлдэг байхгүй. Тийм үү гэд. Тэгэхээр монголчуудад бол бас нэг юм түгээмэл зан байна. Бид нар ямар нэгэн ямыг одоо миний зүгээс хэлэхэд бол те ямар нэгэн ямыг хэрэглэж байгаа бол эмчилгээ авч байгаа бол ямар нэгэн ямыг одоо өөртөө нэгэнт л мөнгөө зараа цаг хугацаа засалж авал нэгэнт л одоо зорьсон л бол ерөөсө тэрийг бүр яг уг одоо юу гэх юм эцсийн нүцтэл явах хэрэгтэй, эцсийн нүцэд хэрэглэх хэрэгтэй, эцсийн нүцэл эмчилгээгээ хийх хэрэгтэй. Яг тэгжээш л одоо яг энэ одоо баярман дотор очиад эмчилүүлээ гэдэг те. За чи нэг ядаж нэг 3 сар явчаарэ гэж тэгсэн чил нэг 3 хоног явжсэн алга болчихдаг те. Тэгснэ ястаа худлаа юм байлээ те. Нөгөө бид нар заавал нэг ямар нэгэн шалтгаан хэрэгтэй байдаг. Өөрөө өвдснийхээ төлөө хэн нэг юм нэг буруутгах. Эмчилгээ авахгүй байна гэж худлаа ярих. Энд чинь бодвол бүх өвчийг дэрдэг гэдэг байгаа байхгүй. Тэгвэл бидний нөгөө тууштай байдал гэдэг зүйл чинь маш чухал байгаа тий. Тэгэхээр би бол одоо бас яг одоо яг энэ ингэж үзэж сууж байгаа хүмүүст бол хандаж хэлэхэд тий бүх зүйл одоо тууштай байдал гэдэг чинь маш чухал шүү. Ямар нэг юм эцсийн үзнэ гэж маш чухал шүү гэдэг л хэлмээр байна тий. Тэгэхээр эрүүл баяг гэх юм бол эмчилгээгээ одоо гүйцэд хийлгэж байгаарэ. Одоо яг эмчнэрийнхээ өгөнд орж байгаарэ энэ хүмүүс чинь тий яг таны төлөөд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд энэ хүний эмчилгээг таслаад явснараа баярман чиг хохирохгүй өөрийгөө хохирож байгаа гэдэг зүйлтэй ойлгоосай л гэж хэлмээр байна тий. За тэгээд одоо нэг иймэрхүү зүйл асуусангүй дээ. Эсвэл би нэг энэний тухай нэг хүмүүст ингэ мэдлэг олгочихсан даа гэж хэлж бодож байсан зүйл байл та өөрөө хэлв. За ерөнхийдөө хэлэх ёстой юмудаа бас богиночсон хэлчихлээ. За тэгээд баярлалаа. Тэгээд ер нь бол энэ Монголын нийгэмд бол ерөөсөө хүмүүсийн эрүүл мэндийн мэдлэг бол маш дутмаг байгаа. Эрүүл мэндийн мэдлэггүйгээс шалтгаалаад ямар нэгэн юмны золиос болох тий өвчнөө маш даймжруулаад одоо хорт хавдар болгох. Одоо энэ эцсийнхээ шатрын яваад байгаа байхгүй. Тэгээ эцсийнхээ дүнд одоо эцсийн шатруугаа идэнгүүт одоо хүмүүс яадаг вэ гэхээр одоо маш их одоо айдас тий хөвдөс одоо ерөнхийдөө сэтгэл готрол гэдэг аюу юм эцсийн шатнд орон гот ирээд байгаа. Тэгэхээр одоо яг энэ альмын хятад цааны дэлгүүр яагаад энэ эмчнэр бүрээд байгаа гэхээр хүмүүсийг ер нь бол энэ өвчний мэдлэгтэй байгаа чи эрүүл мэндийн мэдлэгтэй байгаасай гэсэн үднэсээ за тэгээд манай дарч нар маань ер нь бол 80% нь бол 50-с дээш насныхан байна. Тэгээд 20% тэрнээс доош насныхан байна шүү. Тэгэхээр ер нь бол манад энэ цааны дэлгүүр дээр дандаа өвчтсөн хүмүүс яриад байгаа хөөх. Тэгэхээр энэ одоо эрүүл мэндийн мэдлэгийн одоо багч гисэн нэмэр болъё л гэсэн үднээс энэ эмчнэрийг ингээд дуурж оролцуулж байгаа. Тэгээд энэ алтан цаг цаваа зарцуулаад те манад бас энэ даач нарт маань одоо пичинд маань одоо энэ олон түмэнд та бол бас яг энэ хадрын тухай тэг мэдлэг олгож өгсөн үнэхээр баярлалаа. Тэгээд одоо танд одоо ажлаас өндрөөс өндөрт амжилт хүсье. Тэгээд танд эрүүл мэндийн хамгийн сайн сайхан бүсээ өрөө. Тэгээд баярлалаа.